За сайн бацгаана уу та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийнхөө хичээлээр Maple программыг хэрхэн ашиглах вэ гэсэн 3 дахь удаагийн хичээлээ төлөвлүүлье. За өнөөдөр болохоор математик хургалт, интеграл, дифференциал тоглолтын талаар авч үзнэ. Тэгэхээр эдгээр зүйлсийг Maple дээр хэрхэн хийх вэ гэдэг талаар авч үзье. За жишээ бэлдсэн байгаа. За жишээ бол та бүгдийн харж байгаагаар за энэ масс хадгалагдах. За нэг жишээ. Масс хадгалагдах тэгштэглээс босоод дунджилсан урсгал тасралтгүй тэгштэл гаргах гэсэн нэг юм байна. За хоёр дахь нь болохоор босоод тэнглэхийн дагуух момент хадгалагдах тэгштэглээс за дурын цэг дээрх даралтын илэрхийллийг гаргах гэдэг. За энэ хоёр даалгаврыг ойлгохгүй байж болно. За би чадхадаараа ингээд тайлбарлаад өвчин гол нь энэ хоёр үйлдэлийг үздэхэд ямар математик үйлдэлүүд хургалдууд хийж чинь, ямар команд хэрэглэж чинь. За интеграл дифференциал тоглолтыг энэ Maple програм дээр яаж гүйцэтгэх юм байна вэ гэдгийг л хараад аваасай л гэж бодож байгаа юм л да. За ингээд эхний үйлдэлээс эхлэе. За энд бол ингээд нөгөө програмын тохируулга маягийн юмнуудыг энэ дээр ингээд бичсэн байж байгаа. Тэгэхээр эдрийг ойлгоорой. Эдгээр бол байхгүй ч гэж болно. Гэхдээ байвал алдаа баг гарна. Хэрвээ та маш урт юм тооцоолол хийх гэж байгаа бол алдаа баг гарна. Ямар нэгэн хүсээгүй тийм зовлон учрахгүй гэсэн. За масс хадгалагдах тэгштгэл бичээ. M 0-ч. За тэгэхээр M0 тодорхойлох цай тавиад тэнцүү гэж байгаа учраас M0 гэдэг бол ямар нэгэн M0 гэдэг юмд утга орлуулж чинь гэсэн. Тэгэхээр тэр утга маань болохоор тоо байж болно. Илэрхийлэл гэж болно. Тэгэхээр бид хэд бол илэрхийлэл оруулах гэж байна. За U-гаас X-ээр авсан дифференциал дээр нэмэх нь W-гаас Z дээр авсан дифференциал нь тийг байна гэсэн. За энэ бол урсгал масс хадгалагдах тэгштгэл байгаа. Тэгэхээр энэ тэгштгэлийг босоо тэнглэхийн дагуу дундчлаад одоо жишээ нь гол мөрний урсгалын талаар эсвэл нуурын одоо жишээн дээр авч үзэх юм бол нуурын гүн гол усны гүн бол одоо босоод тэнглэхийн дагуу хэмжигдэнэ гэсэн үг л. Тэгэхээр босоод дунджилсан урсгал тасралтгүй тэгштгэл гэдэг маань ямар учиртай вэ гэхээр ерөнхийдөө л масс хадгалагдах тэгштгэл гэсэн үг. За энгийнээр тайлбарлах юм бол одоо жишээ нь туул голын ингээд ус байна тийм ингээ урсж штт тийм үү. Тэрийг бол эзлэхүүнээр нь илэрхийлж болно. Жишээ нь 1 секундэд 40 м куб ус урсдаг юм байна лээ туул голоор гэдэг. За жишээ нь ойролцоогоор 20 м куб секунд гэж үзье л да тийм үү. За баян зүрхийн гүүрэн дээр хэмжсэн 20 м куб секунд байсан гэж үзье. За тэгээд доошоо яваад маршлын гүүрэн дээр хэмжилт бас л 20 м куб секунд байлаа. Доошоо явсараад сонгины гүүрэн дээр ч юм уу сонсголын гүүрэн дээр очиод эсвэл лөнгийн гүүрэн дээр очиод хэмжлээ л дээ. Тэгсэн чи бас 20 м куб секунд л байх хэрэгтэй юм байна л дээ. За энэ ийм одоо хаач очоо хэмжсэн нөгөө одоо масс нь хадгалагдаж байх тийм л хуулийг энэ тэгштгэл харуулах юм л зорилготой юм байгаа юм л да. Одоо ерөнхий утгаараа гэсэн үг. Гэхдээ мэдээж амьдрал дээр бол туул голын урсгал бол янз байж болно. Баян зүрхийн гүүрэн дээр одоо 20 байгаад маршлын гүүрэн дээр заавал 20 байх албагүй газрын доорх урсгал энтер гэсэн бүсэн юм бол нөлөөлж байгаа. Гэхдээ ерөнхийдөө бол хэрвээ янз бүрийн оролт гаралт байхгүй болох юм бол одоо масс хадгалагдах л ёстой гэсэн үг. Дэлхий дээр бол бүх зүйлийн бол масс хадгалагдаж байх ёстой гэсэн үг. За ингээ масс хадгалагдах тэгштгэл бичлээ.
За одоо эндээс интеграл авах гэдэг юм. Тэгэхээр бид нар бол ямар интеграл авах гэдэг вэ гэдгийг одоо ингээд зүгээр бичье. За интеграл авна. За ийм 0 гэдэг нөхрөөс интеграл авна. За z нь бол z b буюу одоо ёроолыг одоо голны ёроол эсвэл нуурын ёроолыг zb гэд нэрлэжээ. Одоо энэний оронд бол тоо байх хэрэгтэй гэсэн үг шүү дээ. За тэгээд дээд хязгаар нь юу байж болох вэ гэхээр усны чөлөөт гадаргуу байна. Нуурын мандал ч юм уу те голын усны түвшин энэ төр байна гэсэн. Тэгэхээр тэр zb дээр нэмэх нь h гэсэн ийм утгатай байх хэрэгтэй. За тэгэхээр бид хэд бол ийм интеграл авах гэдэг. Тэгэхээр энийг бол яг хэлбэрчлээд гараар бичих юм бол дифференциал OX Z тэнцүү ZB дээр нэмэх нь h. За зүгээр эхнийхээ л би ингэж бичил та. Ийм интеграл авах гэдэг нь л гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ интегралыг та бүхэн харж байгаа бах тийм ээ. Интеграл өөрөө интегралчлагдах гэж байгаа нөгөө функц маань өөрөө дифференциал буюу уламжлалын хэлбэртэй байж байгаа. Тэгэхээр энэ тохиолдолд яаж интеграл авах вэ гэдэг талаар одоо хэдүүлээ авч үзэх нэ. За ингээд бүтэн биччихье. За энэ эхний энэ функц бол нэлээд төвөгтэй юм тийм үү? Яа тэгэхээр энэ нөгөө интегралчлах гэж байгаа u гэдэг функц маань өөрөө x-ийн дагуу уламжлал авагдаад тэрний дараа z-ийн дагуу дифференциалчлагдах гэдэг тийм ээ. Z-ийн дагуу одоо интегралчлагдах гэдэг. Тэгтэл энэ болохоор хоёр дахь гишүүн маань болохоор өөрөө бол ингээд өөрийнх нь тухайн дифференциал бол z-с хамаарсан. Тэгээд z-с z-ээр одоо интегралчилж байгаа учраас илүү хэлбэрхэн байна л та. Өөрөөр хэлэх юм бол энэ w гэдэг функц нь өөрөө л гарч ирэл тэн дээр болохоор энэ w гэсэн функцийн дээд болон доод утгыг нь оруулахад хангалттай гэсэн. Тэр өөрөөр хэлбэл энэ төрлийн интегралыг бол одоо яг юу гэж хэлдэг юм бэл доо. Одоо үржүүрийн хэсэгчлэн интегралчлах гэх юм уу. За тэр аргаар хийж болно. За энийг бол тийм аргаар хийх боломжгүй. За эхлээд энийг бол энэ дифференциалыг бол энэ интегралын гадна гаргах хэрэгтэй байгаа. Тэгэхээр гадна гаргахын тулд бид хэд дүрм ашигланаа. За тэр дүрм бол Лейбницийн дүрм байгаа. За би нэг юм нийтлэл бичсэн байгаа. Шингэний кинематикийн үндэс түн шаардлагатай математик гэдэг. За тэрний энэ төгсгөлийн хэсэгтээ болохоор ингээд Лейбницийн интеграл дүрмийг томьёог нь бичсэн байж байгаа. За Лейбницийн интеграл дүрмийн үндсэн хэлбэр нь болохоор ийм байгаа. За энэ интеграл f(x) гэсэн ийм функцаас a болон bx гэсэн ийм энэ хязгаарууд нь бас функц шүү. Тогтмол тоо биш. Интегралчлаад дараа нь x-ээр уламжил авахд бол нэг ийм 1 2 3 ингээд ийм 3 илэрхийлэл гарч байна. Тэгэхээр эхний энэ болохоор тухайн функцийн дээд утга тэгээд дээд хүрээний дифференциал. За дараагийнх нь болохоор доод утга, доод хүрээний дифференциал. Тэгээд хамгийн сүүлийнх нь болохоор уг функцийн дифференциалаас интеграл авах юм хэлбэр гэж. Тэгэхээр бидэрт бол энэ хэлбэр нь байж байна. Энэ хамгийн сүүлийн хэлбэр гэж. Тэгэхээр одоо бусдыг хөөж болно гэсэн үг. За тэрийг бол энэ доор нь бичсэн байгаа. Тухайн дифференциалыг интегралаас гаргах гэдэг. За тэгэхээр яг энэний дагуу л явагдана гэсэн үг л дээ. За энэний дагуу бол дифференциал энэ дифференциалчлагдсан функцийг интегралчилж болох нэ. За тэгэхээр яг энийг бол би томьёо байдлаар бичье. За бичгийн тулд би томьёодоо нэр өгчээ. fx гэд нэр өгч. За fx гэдэг бол f гэдэг функцаас x-ээр x-ээр уламжлаад дараа нь
дифференциалчлана гэсэн юм санаатай. За тэнгүүд энэний маань хоёр хөвсөгч байгаа. Тэр нь болохоор f болон x гэж тулна. Таарна. За тэгээд энэ маань ямар томьёогоор бичигдэх ёстой гэхээр за би эхлээ шууд биччихье. Тэгээд та бүхэнд тайлбарлаж харуулах болно. За эхлээд би бол нөгөө дифференциал нь интегралынхаа гадна гарсан хэлбэрийг бичиж байна. За тэгээд f z гэдэг бол zb-гээс zb дээр нэмэх нь h. За дифференциал энэний x гэсэн дифференциал байх ёстой. За шалгаад үзье. За зөв бичиж байна. За ингээд нэмэх нь гэдэг одоо нөгөө одоо болохоор доод хязгаарыг бичих хэрэгтэй юм байна. fb гүрждэг нь нөгөө функцийнхаа доод хязгаарын утгыг үрждэг нь интегралийн доод хязгаараас x-ээр уламжлаад хасдаг нь за нөгөө функцийн дээд хязгаараас дээд интегралийн дээд хязгаараас уламжлахаар байна. Дифференциал гэдэг. За ийм болж байна. За энэ сүүлийн энийг бол хэдүүл задлаад биччихье. Хастгана гэдэг. fs үрждэг нь дифференциал. За энэ дифференциалыг d гэдгийг том бичгээр энэ дифференциал нь өөрөө саарлангтай бичигдээд байгааг та хэд хараарай. За интегралыг би бас ингээд томоор бичиж байгаа. Энэ тэнгүүд энэ интегралийн тэмдэг бас ийм саарлаар гэж байна. Тэгэхээр энэ бол нэг идэхгүй ямар нэг үйлдэл хийгдэхгүй гэсэн. Хэрвээ би энийг жижигээр бичих юм бол үйлдэл хийгдэх явчин. Тэгэхээр одоо бид хэд бол энэ бүх хэмжигдэхүүнүүдээ бол хөвсөгчүүдээ бол ямар төрлийн хөвсөгч байх юм бэ гэдгийг бол зарлаагүй байгаа учраас тэгж болохгүй гэсэн. Тэгэхээр бол одоо бол зүгээр ийм тэмдэгт анализ маягаар л хийгээд явах хэрэгтэй гэсэн. За энд бол x-ээс h-аас x-ээр авсан байх хэрэгтэй. За ингээд задлаа авчлаа. За зөвхөн одоо энийг хэлбэрчлэхийн тулд ийм томьёо бичнэ гэдэг бол бас утгагүй л дээ. Тэрснээс зүгээр энийгээ сайхан энэ дөрмийнхаа дагуу интегралчлаад ингээд тавьчих болно. Гол нь яг энтэй ижилхэн маш олон үйлдэл хийгдэхээр бол заавалчгүй ингээд дахин энийг интегралчлж ингээд бодоод авах шаардлагагүйгээр зүгээр нэг томьёо бичээд ийм fx гэсэн томьёо бичээд за тэрийг шууд дуудаа ашиглаад явчих болно гэсэн. За энэ дараачийн интеграл маань ямар болох вэ гэдэг томьёог нь бичье. За ялгаагүй л томьёог нь биччихье л. За fz гэдэг ийм функц байна. За f гэсэн ийм ганц хөвсөгчтэй юм байж. За тэгэхээр f гадаргуугийнх нь ийм функц утгаас ярилцлагын функц утгыг хаснаа гэсэн ийм илэрхийлэл болж хэлбэрчлэгдэнэ гэсэн. За тэгэхээр 3 гэдэг илэрхийллийг энэ хоёр функцийн дагуу интегралчлая. За тэгэхдээ нэр өгчээ 1 гэдэг нэр өгчээ mm1 орсол тасралтын тэгшлийн ихний хэлбэр. За fx за f-ийн оронд u байна. X-ийн оронд бол x байна. За x-ийн оронд t-г тавьчих юм бол t л болно гэсэн үг шүү дээ. Бүх чинь дифференциалууч t-гээс хамаараа явчихна гэсэн. За fz за энэний оронд болохоор wz байна гэж. За тэгсэн чинь юм гарчлаа. За мэдээж энэ хоёр томьёогоо зөв бичсэн бол энэ бодож гарч байгаа хариу бол зөв байх хэрэгтэй. Тэгэхээр бидэнд бол одоо нэг ийм ёроол гадаргуу гэсэн ийм
функцүүд байна л да. Тэгэхээр ёроол болон гадаргуугийн кинематик нөхцлүүдийг ашиглаад энийг бол хэлбэрчилж болохоор байна. За тэгэхээр ямар кинематик нөхцөл өгч болох вэ гэхээр за одоо хэвтэй болон босоо хурдны бүрдүүлэгчүүд хоорондоо хэрхэн хамааралтай байдаг вэ гэдгийг өгөх хэрэгтэй юм. За тэгэхээр энэ дээр би бичээгүй лөө. За энэ дээр баг байна дөө. За эндээс харахад бас хэцүү юм аа. Дээгүүр юу вэ нүцээ? За энэ дээр дандаа нөгөө за нэг үзэх. Энэ дээр юу байна? За энэ дээр ч бас байхгүй хаад. За дараагийнх дээр нь бүр байхгүй. За тэрийг шууд яачтай кинематик нөхцлүүдийг шууд бичээд тэгээд тайлбарлаад өгч. За кинематик нөхцлийг ашиглах хэрэгтэй байна. Тэгэхээр энэний дараагийн мөрөн дээр кинематик нөхцөл ашиглаж болно. Гэхдээ бид хэдэл ерөнхийдөө ерөнхий нөхцөл, ерөнхий томьёо, одоо ерөнхий функцуудыг бол ер нь хамгийн файлынхаа хамгийн дээр нь биччихвэл айтайхан байдаг. Яг гэх юм бол тэрнээс доош бүх юунд дуудаад ашиглах боломжтой гэсэн. Хэрвээ энд одоо ингээд кинематик гэдэг ингээд нөхцөл ингээд бичих юм бол одоо хэсэг үйлдэл хийжсэний дараа одоо энэ дээр нэмэлт үйлдэл хийгээд энэ нөхцөлөө ашиглах гэдэг юм бол мэдээж ажиллахгүй гэсэн үг шүү дээ, тийм үү? Тэгэхээр аль болох энэ дээр байвал тохиромжтой. За тийм учраас энэ дээр би ингээд нөхөөчийг кинематик гэдэг нөхцөл байна. За энд болохоор бидэнд OB гэсэн хурд байна, OS гэсэн хурд байна, WS гэсэн хурд байна, WB гэсэн хурд байна, тийм ээ. Тэгэхээр энэ хэд хоорондоо яаж холбогдох вэ гэдгийг л бичиж байгаа. За тэгэхээр ийм кинематик нэг нөхцөл байна л да. Ёроолын хурд нь болохоор ёроолын босоо хурд нь болохоор ёроолын хэвтэй хурдыг хэвгээр үржсэнтэй тэнцүү гэсэн нэг юм байна. Тэгэхээр хэвгүй гэдэг бол энэ ZB гэдэг ёроолын өндөрчлөлтийн X-ийн дагуух өөрчлөлтөө гэсэн. За дараагийн нөхцөл нь болохоор WS. За гадаргуу дээрх босоо хурдны бүрдүүлэгч нь за усны түвшний хугацааны дифференциал дээр нэмэх нь хэвтэй хурдыг за энд хоёр хаалтыг нэвч гэж байна. Хэвтэй хурдыг мөн хэвгийгээр үржээд нэмэх нь за мөн хэвтэй хурдыг усны түвшний хэвгийгээр үржинэ гэж. За эхний удаад ийм хоёр нөхцөл бичээд за энэ хоёр нөхцөлөө ашиглая. За тэгээ сая дээр бичснийг ашиглахын тулд бид хэд ерөнхийдөө хийж байгаа үйлдэл хүртэл нэг ахаад нэг тооцоо хийлгэчээ. За одоо ингээд MM1 гэдгээс MM1 гэдэгт нөгөө кинематик нөхцөлөө ашиглая. За тэгхийн тулд гарч ирсэн хариуг нь MM2 гэж нэрлэе. За substitute гээд kinematic гэсэн нөхцөлөө өвчин за MM нэг гэсэн ийм илэрхийлэлд орлуулаа гэж. За орлуулангууд ийм гараад ирж байна. За маш хэлбэрхэн болчлоо тийм үү. Энэ бүгд хоорондоо устдаад ганцхан ийм юм үлдээчих. За тэгэхээр энэ бол нөгөө усны төвшний буюу одоо дүүргэлтийн гүний хугацаанаас хамаарсан хамаарлал нь энд нэг юм байна. Энтэй тэнцүү байна гэсэн юм гарч ирж байна. Тэгэхээр энэ ZB-дээс ZB дээр нэмэх нь H гэсэн энэ функцийг ингээд U гэдэг ингээд U функцийг харах юм бол
Энийг болохоор нөгөө нэгж зарцуулгаар бол илэрхийлж болохоор. За ингээд одоо хэвлэл бичиж. Өөрөөр хэлбэл за эхлээд энийг нэг юу өгөх хэрэгтэй юм байна. Нэг tidy up гэсэн нэг юу өгөх хэрэгтэй юм байна. Орлуулгын одоо хэлбэрчилгаа гэх юм аа. Нэг тийм өгөх хэрэгтэй юм байна. За энэ дээр би биччихье. Tidy up гэдэг. За tidy up-д юу гэж болох вэ гэхээр уг үрждэг нь аашин тэнцүү Q юм байна гэсэн. Ийм нэг юм өгч. За тэгээ бичиж substitute гэж яагаад за юу гэж үчих гээд байна вэ гэхээр шүү тийм үү. Tidy up-ыг шүү тийм үү. За tidy up-төр бас нэгцэл өчөхгүй болохгүй шүү гэнэ. За tidy up биш тийм ээ. Хоёр пэйж орой. Одоо ингэх юм байна. Шууд интеграл авах юм байна. За ингэ бичээд diff биш тээ. Уг биш интеграл гэдэг одоо жижиг интегралаар бичиж байгаа шүү. Тэгэхээр интеграл бодогдно гэсэн үг. Z тэнцүү. За ZB-г 0 гэх юм бол аашлуулдна гэсэн үг. Тэгээ энэний x дээр нэмэх нь дифференциал аштай байна гэж. За ингээд хараад чи өөрөөр хэлэх юм сая би тэгэд одоо энд байгаа энэ интегралыг яачлаа штэ. Жижигээр бичлээ тийм ээ. Жижигээр бичингүүд O гэдэг юунаас бол энэ функцаас z-ээр ингээ уламжлал аваад дифференциал аваад t ингээд гарсан хариуны юм гарч. Тэгээ энэ бол одоо урсгал тасгалтгүй тэгштгэл юм аа. За ингээд энэ хүртэл бол бид хэд бол пункт үүсгэж үзлээ. 2 пункт үүсгэж үзлээ. Тэр 2 пункт за энд дуудаж авчирч ашиглаж үзлээ. Нөхцөл орлуулж үзлээ. Энд бол ингээд интеграл авч үзлээ гэсэн ийм хэдийн юмнууд хийлээ. За одоо 2 дахь үйлдвэрлэл рүү оръё. За 2 дахь үйлдвэрлэл маань болохоор босоо тэнглэгийн дагуух момент хадгалах тэгштэглээс дурын цэг дээрх даралтын илэрхийлэл гаргахаа гэж. За босоо тэнглэгийн дагуух момент хадгалах тэгштэглийг бичиж mz0 нь ерөнхийдөө бол L-ийн тэгштгэл гэсэн үг л дээ. L-ийн тэгштгэлийн босоо тэнглэх дээрх нэг бүрдүүлэгчийг л бичиж гин гэсэн үг. WT дээр нэмэх нь дифференциал өөрчлөлт нь W x нэмэх нь дифференциал W өөрчлөлт нь W-ийн зүгээр квадратыг өөрчлөлт нь Z нэмэх нь дифференциал PZ одоо энэ P-г л олох гэдэг шүү дээ. Бахан rho хастг нь дифференциалыг өөрчлөлт нь tau xz x бахан rho хастг нь дифференциал sigma z zz гэхдээ зүгээр z-г бичиж болно. 2z бичих шаардлага байхгүй. Z бахан rho нэмэх нь g хөндөн хүчний уртдах доошо чиглэлтэй. За ийм тэгштгэл байна.
одоо бусад тэнхлийн дагах момент хадгалах сэтгэл гэдэг. За энэ тэгшгэлээс бид хэд дурын цэг дээрх даралтын илэрхийлэл гаргаж авна гэж. Тэгэхээр энэ дурын цэг дээрх одоо энийг л олно л гэсэн үг л дээ. P нь одоо юутай тэнцүү байх вэ гэдгийг олно гэсэн. За тэгэхийн тулд интегралчлалын одоо усны түвшнөөс доошоо z гэсэн дурын цэг хүртэл интегралчлаа гэж. За тэгэхээр ингээд гараараа бичгээс өөр арга алга. Дифференциал WT-гээс z-ээр дифференциал авч байгаа z доод хязгаар нь бол z, дээд хязгаар нь бол усны түвшин буюу zs гэж тэмдэглэжээ. Нэмэх нь интеграл дифференциал өгчдгэн wx за z нь zs нэмэх нь гэж. За одоо энэ дээр ийм байж байгаа. Энэ шүү дээ тийм үү? Z-ийн дагуу байж тээ. Тэгэхээр манай FZ ашиглах боломжтой болж байна тийм ээ. Дараагийнх нь за энэ P дээр бол ашиглах боломжтой болж байна. Энэ дээр ашиглах боломжтой болж байна. Ингээд одоо л ашиглах боломжтой болж байна л доо. За тэхийн тулд биш шүү дээ тийм үү? FZ гэд FZ W-ийн квадрат. За нэмэх нь мөн FZ P. За энэ хоохон бол ро байх шүү дээ. Хасган интеграл гэд дифференциал тау xz x z тэнцүү z s охин ро хасган за fz гэд сигма z дээр ашиглах чинь сигма z охин ро нэмэх нь за интеграл гэд энэ g-гээс интеграл авчи. Сигмага буруутсан байна. Сигма. За нэг юм гарчээ. За нэг иймэрхүү интегралууд байна. За энэ PB бол биш юм л байгаа юм л та. Энийн оронд бол энийг одоо дахиж бичих гэж л тийм ээ. Дахиад ашиглахын тулд за энэ дээр ингээд бичдэг FC гэдэг бол шүү тийм үү. Яа тэгэхээр тэр P-ийн оронд B гэж байх байхгүй. F S хасан F C байна л гэж үзчихдэг. Тэгэх юм бол илүү манай тохиолдолд тохирох гэдэг юм л та. За одоо ингэ ашиглах юм бол одоо энэ P болж. За тэгэхээр энэ P гэдэг бол энэ P-г л олох хэрэгтэй юм байна. За олохын тулд бид хэд хэдэн нөхцөл авч үзнэ. За нөгөө нөхцлүүдээ дээр ачаад биччихье. За тэгэхээр даралт бол тийг байх хэрэгтэй гэдэг ч юм уу тиймэрхүү нөхцлүүд бичих хэрэгтэй болж байна. За тэрнийг бол condition гэдэг чихэд за PS за гадаргуугийн даралтыг бол 0 гэж авч үзье гэж. За sigma Z S буюу гадаргуу дээрх даралтыг бас 0 гэж авч үзье гэж. За sigma
Z-ийг бас 0 гэж авч үзье. За ерөнхийдөө бол хүчтлүүдийг Рейнольдсын хүчтлүүдийг бол авч үзье болио гэж хялбарчлах гал байна л да. За тау x-ийн x-с авсан уламжлал нь t байна гэд ингээ өгч. За интеграл дифференциал wt буюу хугацаанаас хамаарсан альва юмыг бас тэг гээд авч үзэж байна гэдэг чинь тогтворцсон хөдөлгөөнийг авч үзэж байна гэсэн. За ийм нөхцлүүдийг би одоо энэ сигмагаа яагаад буруучдаг. Ийм нөхцлүүдийг доор ашиглах гэж байгаа маа. За тэгэхээр ингээд доор бүгдийг бодуулаад очие. За одоо энд ашиглах гэж байгаа тийм ээ. За pressure гэдэг бол ийм болчлоо. Substitute condition гэдэг би томор өчлөө нөгөөх чинь. Тийм ээ те. Condition гэдгийг орлуулна. Сая дээдлд гаргасан илэрхийлэлд орлуулаа гэж. За эсвэл хуваар ятчулна. Хуваар ингээд биччихвэн тэгэх юм бол одоо яг хамгийн сүүлд хийгдсэн энэ илэрхийлэл авагдана гэсэн үг. Хэрвээ 2 удаа хувь тавьчих юм бол энэ илэрхийлэл бодогдно гэсэн. Сүүлээс 2 дахь нь одоо дуудагдана гэсэн үг л дээ. За нэг иймэрхүү илэрхийлэл гарч ирж байна. За энэ дээр энэний оронд бол одоо заавал хувь байлгүйгээр энэ ард талд явж байгаа энэ томыг бол бичиж болно. Энэ 14 гэсэн томыг. За тэрийг бичих гээд оролдоод үзье болох нь үгүй юу? Label гэж жагаад 14 гэдэг equation-ыг ашиглаа гэж. За одоо ингээд дээрээс нь бодуулаад ирье. За ажилтдаг юм байна тийм ээ. За тэгэхээр энэ condition гэдгийг бол 14-д ашиглаж байгаа. Тэгэхээр ийм болчихж байгаа маа. За эндээс энийг одоо тэгтээ тэнцвүүлээд p-г олно гэсэн үг. За тэгэхээр нэг хэдэн хэлбэрчилгаануудыг ашиглая. Одоо бидэхэд бол энэ O гүрчтгэн W-гийн юу бодох хэрэгтэй болж байна. Интеграл бодох хэрэгтэй болж байна. W-ийн квадрат гэж юу юм, W-ийн квадрат гэж юу юм гэдгийг бүгдийг бодох хэрэгтэй болж байна л та. Бодохын тулд биднэрт хэлбэрчилгаа хэрэгтэй болж байна. Тэгэхээр O гэдэг хурд маань ийм функц юм байна гэдэг зүгээр шугам функцээр өгчий. OB дээр нэмэх нь OS-с хасдаг нь OB үрждэг нь Z-ийг вахан H гэсэн за ийм шугам функц байна гэдэг ингээ өгч. За тэгэх юм бол зарцуулга нь шүү тийм үү? Зарцуулга нь шүү дээ интеграл саяныхыг энэ дээр байж байгаа шүү тийм үү? Зарцуулга гэдэг бол Q гэдэг бол энэ O функцийн Z-ээс авсан интеграл байна гэж. Тэгэхээр сая гарч ирсэн энэ функцаас шүү тийм үү? Z тэнцүү гэж авсан. Тэгээс H-аар авсан уламжлал интеграл байна гэж. Ямар нэгэн асуудал гарсан байна. Q тэнцүү интеграл яг тэгэхээр O бол одоо тэгштгэл болцсон байгаа юм байна л да. Тэгэхээр тэгштгэлийг орлуулж болохгүй л дээ. Тэгштгэлийг орлуулж болохгүй зүгээр энийг орлуулах хэрэгтэй. За ингээд орлуулчих. За тэгэнгүүт ингээд Q нь ингээ гараад ирж байгаа. Тэгэхээр эндээс O-г
юутай байна. OB гэдэг бол expand get solve. За энэ 17 гэсэн илэрхийллээс OB-г олох гэж байгаа. 17-оос OB-г олно гэж ячаа. Ахад нэг хаалттай юм байна. За тэгэхээр OB гэдэг хурд бол OS дээр нэмэх 2QH гэсэн юм юу болж байна, илэрхийлэл болж байна. За одоо бидэрт бол босон хурдны функц хэрэгтэй. За босон хурд бол бас зүгээр ёроолтой 0 тэгээ гадаргуудад WS гэсэн байхаар юм функц орхичих. За хурдны чөлөөт гадаргууд дээр хурдын болохоор нөгөө кинематик нөхцлөөр өгье. Дифференциал CS X за WS гэдэг бол шүү дээ юм уу? OS үржигдэх нь хаалтан дотор дифференциал ZBX нэмэх нь дифференциал. За юу хийгээд байгааг та бүхэн дараа нь хараарай. За WS гэдэг бол OS-тэй тэнцүү. OS-ийг үржигдэх нь. За энэ ZS-ийн XS хамаарлаа X-ийн дифференциалаар нь үрдсэн тэнтэй тэнцүү гэсэн. Тэгээ ZS-ийн ороод ZS гэдэг бол ZB дээр нэмэх нь А шима гэдэг бол энэ задлаа авчихсан байна. За тэгэхээр одоо энэ нөхцлүүдийг бол дээр ашиглах хэрэгтэй болж байна. За тэгтээ хэдүүлээ эдрийг зөвөр ингээ бүлэглээд нэг бүлэг нөхцлүүд завш нөхцөл шээ хэлбэрчилгаа гэдэг ингээд нэрлэлчээ. За тэгээ одоо эндээс бид хэд ажиллаа эхлэх гэж байна. Тэгэхээр бид нар бол одоо энэ OB-г өржүүлтэй энэ дифференциалыг бол нөгөө дээдлэлт байгаа fx гэдэг ийм функцаараа бол энэ функцаар бол бодох гэдэг. Гэхдээ fx гэсэн функцаа жоохон хэлбэрчилж энд бичээ. fx 1 гэвчээ. За энэ бол мэдээж fx гэсэн юутай байна. Яагаад хэлбэрчилж байгаа вэ гэхээр шүү дээ юм уу? Бид нар болохоор ZB-гийн 0 гээд одоо бол энэ дээр ийм байгаа байхгүй юу? За ийм олон юу байж байгаа тийм ээ. Тэгэхээр ёроол дээрх за энэ илэрхийлэл шүү тийм үү? Энэ илэрхийлэл нь 0 бүхэлдээ 0 байхаар бичих гээд байгаа. Яг уу. За бичиж дифференциал гэдэг бол шүү тийм үү? Интеграл гээд f z тэнцүү z s x хастган fs үржигдэн дифференциал zs x-ээр хэмжлэнэ. За ийм функц байна гэд хэлбэрчлээч. За энийг ингээд задлах юм бол мэдээж энэ хойдлын хоёр бол энэ хоёр бол гарч ирнэ. За энийг бол бид хэд 0 гэдээ аваад үзчихнэ гэж хэлсэн шүү дээ. За ингэж байгаа. За ингээд за энэ одоо энийг л хэлбэрчлэх гэдэг байгаа шүү дээ. Энийг хэлбэрчлэхийн тулд OW-ийн үржүүрийг авъя. OW-ийн үржүүрийг за expand гэж хаад
U-га W-гаар үржүүлж таарах нь л дээ. За энэ U бол энэ гэж тийм. За энийг ингээд авчи. Гэхдээ хаалтан дотор тавина. Үржигдэх. W гэжтэй. За энийг үржигдэх гэдэг. За ягаад expand гэж байгаа юм бэ гэхээр чихэн expand-гоо ингээд үржүүлвэл юу гарах вэ гэдэг зүгээр харч болно л дээ. Ийм гарч. Тэр expand гэхээр ингээд задлаад айтайхан болгоод гараад ирж. Тэгэхээр expand-аараа явъя. Expand. За тэгэхээр бид хэд бол одоо энэ U үржигдэх W-гаас ингээд дифференциал аваад дараа нь интеграл авах гэдэг. Гэхдээ эхлээд бол бид хэд бол мэдээж энийг бол интегралынхаа урталт гаргана. Гэхдээ UW гэдэг чинь өөрөө ийм олон гишүүнт байгаа шүү гэдгийг л энд харуулах гэдэг. За тэгэхээр энэний интеграл нь юу болох вэ гэдгийг одоо энэ дээр өчье. За int 1 гэдэг өчье. Гүү юм байна. За эхлээд юу ах юм бэ? Нөгөө энэ интеграл маань юу болох вэ гэдгийг эхлээд fx-ээрээ бичих юм байна. За fx1 гэдэг бол биш тэмцүү. fx1 гэдэг бол биш. fx гэдэг бол биш тийм. Үржигдэн w бас x-ээр авсан юм байна гэдэг. За ийм гарч ирж байна. Ийм гарч ирж байгаа юм байна. За энэ дотор бол UW гэдэг бол ийм юм байгаа гэдгийг л мэдж байгаа. За тэгэхээр шүү дээ тийм үү. За энэний эхний энэ илэрхийлдэг шүү тийм үү. За тэрийг хэдүүлээ бодож үзье. За терминал 1 гээд. Гэхдээ энд нэг юм байна. Энэ OS-ийг үржигдэх нь хаалтны гадаа юм юу вэ? За энийг бол нэг янзлах нэг команд энэ tidy app дээр нэмээд өгч. За юу гэж нэмэх вэ гэхээр шүү тийм үү. За ингээд нэмээд өгчээ. Үржигдэх нь W тэгээд S гэдэг бол шүү тийм үү. S-ийг үржигдэх нь WS шүү гэдгийг ингээд өгч. За тэгээд энэ дээр substitute гэж саяны tidy app орлуулж. За тэнгүүд ингээд задлагтаа гараад ирчих тийм ээ. Бичигдлээ лайтаан болгож байна л да. За эхлээд терминал 1-ийг интегралыг бодъё. За тэгхийн тулд интеграл OW Z тэнцүү тэгээс H. За юм болж байна. Тэгэхээр интеграл гэдэг ингээд жижигээр өтсөн байгаа учраас шууд бодогдно. За энэ OW гэдэг бол энд функц нь бол энд байж байгаа тийм ээ. OW гэсэн функц бол энд байж байгаа. За нэг иймэрхүү эхний гишүүн нь бол нэг иймэрхүү юм болох юм. За терминал 2 нь терм 2 нь юу болох вэ гэдгийг үзье. За expand биш энэ терм 1-ийг expand хийчихье. Терм 1-ийг expand хийгээд ингээд энийг ингээд хэлбэрчлэх юм бол ийм айтайх юм болж гарч ирж байна. За тэгэхээр за одоо даралт гэдэг маань юу болсон бэ гэхээр P 1-ийг одоо ингээд бичээ. За G-г үржигдэх нь мэдээж Z-с өсдөг нь Z байна.
одоо энэ P-г тэнцвүүгийн тэмдгийн нөгөө талд гаргаж яах гэсэн үг шүү тийм үү. За тэгээд мэдээж хасдгна гээд одоо энэ W квадрат бишээ W-гийн оронд нөгөө хурдны юугаар орлуулах нь л дээ. Тэгэхээр WS-ийн мэдээж квадрат бол нүрждэг нь Z-ийн квадрат бол нугаах нь H-ийн квадрат болно. Тэгээд хасах нь нэмэх нь одоо энэ W квадрат S гэдэг чинь W S квадрат нэмэх нь гээд за одоо нэмэх нь гээд одоо за энийг ч дифференциал интеграл O үгдгэн W эхний интеграл гэж бодсон шүү дээ тийм ээ. Бэж гараа терм 2 тэр 2 гэж чигдэх юм байна. Хасдгна гээд. Тэгээ одоо энэ орж ирэх гэдэг шүү тийм ээ. За ийм болсон байжээ. Дифференциал байх хэрэгтэй юм байна. Термийн гадар дифференциал авах хэрэгтэй. Дифференциал юунаас хамаарах вэ гэхээр x-с хамаарсан байх шээ. За одоо ийм болж иж ийм даралт байна бидэнд. Ийм даралт гаргаад авсан байна. За энийг одоо яаж хэлбэрчлэх вэ? Цааш нь яаж хэлбэрчлэх вэ гэдгийг одоо авч үзье. За тэгхийн тулд бид нар хөвсгчүүдийг зарлах хэрэгтэй болсон. За alias гэж зарлана. За H гэдэг бол шүү дээ мөн H-ийн x-с хамаарсан функц шүү. За ZB гэдэг бол шүү дээ мөн ZB-гийн x-с хамаарсан функц юм шүү. За WS гэдэг бол мөн л WS-ийн x-с хамаарсан функц. За тэгэхээр дараа дифференциал авах гал байна л да бид нар. Дифференциал авахын тулд яг ямар юунаас хамаарсан функц байх вэ гэдгийг л бичих хэрэгтэй юм л да. OS гэдэг бол шүү дээ мөн мэдээж OS-ийн x-с хамаарсан. За юм үлдээж болохгүй. OB гэдэг бол шүү дээ мөн. Одоо энэ даралтын энэ илэрхийлэлт дотор байж байгаа бүх өвсгчүүдийг л бичиж байгаа гэж ойлгоорой. OB гэдэг бол шүү дээ мөн x-с хамаарсан ийм функц байна. Тэгээд ZS гэж нэг юм байна. ZS бол мэдээж бас x-с хамаарсан л ах хэвээр. За ингээд за Z гэдэг бол өөрөө интегралчлалтаа гараад ирсэн юм байж. Тэгэхээр энэ бол Z бол Z-с хамаарна гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол Z бол x-с хамаарна гэж байхгүй. Тийм учраас энэ бол хэрэггүй гэсэн. За ZS бол мэдээж x-с хамаарна. H бол x-с хамаарх нь ойлгомжтой. WS x-с хамаарна. За OS x-с хамаарна бичигдсэн. OB x-с хамаарна бичигдсэн. Гэт ингээ баг ихэнх юм маань бичигдсэн байна. За одоо шүү тийм үү. Энийг илэрхийллийг
хэлбэрчлээ. Хэдүүлээ. Энэ илэрхийллийг хэлбэрчлээ. За хэлбэрчлэхийн тулд биш тийм үү? Expand гэж байгаа. Энэний дотор нэг юм орлуулъя гэж. За OB-гийнх нь оронд биш тийм үү? OB-гийнх нь оронд OB-гийнх нь оронд одоо энэ хэлбэрчилгаа гэдэг нэг юм байж байгаа. OB-гийнх нь оронд одоо энийг орлуулъя. Энийг. За ингээд копидад авчихсан. Тэгээ OB гэдэг энэ гэж тийм үү. Тэгэхээр ингээд хаалтан дотор очиад ингээд. За ингээд яач вэ? За ийм хэлбэрхэн болчлоо. Хэлбэрхэн жижигтэй. Ерөнхийдөө бол энэ 3 байсан. Энд 3 байсан, энд 2 болгочих. Яагаад ингэж байгаа юм бэ гэхээр одоо энэ x-ийн даваа дифференциал авах тийм үү. Тэгэхээр энэ 3 нөхөр чинь гуруула x-ээс хамааралтай пункт байгаа учраас энэ нэг үржүүрийн уламжлал авах гэдэг шүү. Тэгэхээр 2 үржүүрийн уламжлал хэд болдог вүлээ? Тэ 3 үржүүрийн уламжлал чинь 3 югаар үржин 6 гишүүн болно гэсэн үг шүү. Биш ээ. 3 гишүүн гарч ирэх хэрэгтэй гэсэн. 2 үржүүрийнх чинь болохоор 2 гишүүнтэй болдгоо шүү дээ. Тийм учраас энийг ингээ хэлбэрчлээд байгаа юм аа. За зүгээр л дифференциал аваад харуулъя. Дифференциал саяны дээрээс x-ээр аваа гэт. За юм болж. Тэгэхээр эхний 3-ыг болохоор 1 2 3 гэд энэ дараагийнх нь болохоор зөвхөн w-с л x-ээс хамаарч учраас юм болчихж байгаа. За ингээд дифференциал бол ингээд хэлбэрхэн бодогдчиход. За эндээс харах юм бол энэ WS OS WS гэдэг. За энэ хэд бол хэлбэрчлэгчмаар юм шиг харагдаж байгаа. За энэ хувийн оронд 23-ыг insert хийгээд авчирч байна. Тэгэхгүй сүүлд нь бас аль нь нэлээгээд яагаад гэж. За тэрнийг болохоор энэ DWS-ийн уламжлалт гэдэг утгаар DWS гэд нэрлэлчих заяа. Тэгэхээр энэ сүүлийн 3-ыг яахын тулд тэгэхээр DWSX буюу энэ нөхөр яг юу вэ гэдгийг харъя. Simplify гэд. За WS-ийн оронд л мэдгэж байгаа юм яа орлуулна гэсэн үг шүү дээ, тийм ээ. За дифференциал WS-ийн X гэж байсан. Одоо тэгэхээр WS-ийн оронд юу гэдэг вүлээ? WS-ийн оронд энэ үжих шүү дээ юм. OS үжих. За энийг нь авчрах гэж байна. За дифференциалын жижиг хэрэгч. Ягаад тэгэхээр бид хэд аль хэдийн зарлалцсан учраас зүгээр гэсэн үг. За ийм болж байна. Тэгэхээр энд юу харагдаж байна вэ гэхээр биш тийм үү. Энэ ингээд гадаргуугийн градиент харагдаж байна. Энэ 2 дугаар ирэмбийн дифференциал болохоор гадаргуугийн мөрөлт харагдаж байна. Өөрөөр хэлбэл квадрат маягийн юм харагдаж байна шүү дээ. За тэгэхээр за энийг бол мэдээж энэ WS-ийн оронд эдгээрийг бол орлуулад за тэгээд энэ 3-ыг хэлбэрчлээ. За тэгхийн тулд хэлбэрчлээд тэгээд OX гэсэн дифференциалын ялгыг заяа. За эхлээд юу ач ингээ. Эхлээд бичиж тэгвэл эхлээд биш тийм үү. Ийм байна. Ийм байгаа штэ.
Тэгэхээр div WS-ийн оронд энэ оронд биш тийм үү? D-S мөн байна. Div WS гэд бас энд ээж юм тийм үү? DWS гэд гэвч юм л ийм аимшигтай юм болж тийм ээ. За эндээс ш тийм үү? Бидэрт нийтлэг байгаа юм бол OS энд байж гин. OS бол энд байж гин, энд ч байж гин. Тэгэхээр OS-ийг нь цуглуулъя. За цуглуулдаг команд бол collect гэж хагаад diff OS X-ийг цуглуулаа гэж. За ингээд цугласан. Бусд нь бол энэ ардаа үлдчихээн тийм ээ. OS байхгүй нөхдүүд нь бол ардаа үлдчихээн. За тэгэхээр шүү дээ тийм үү. За одоо бид хэд болно шүү тийм ээ. За энийг бол одоо хэлбэрчлээ яагаад байгаа шүү дээ. Энийг хэлбэрчлээд бид хэд бол ийм юмд хүрсэн. Ийм юмныхаа болохоор сүүлийн 3-ыг хэлбэрчлээд хэлбэрчлэх тусмал ингээл өргөн болоод ах юм. Уртуулаад ах юм. Гэхдээ яг гол нь хийж байгаа үйлдэлүүд маань чухал л та. За ийм болсон. Тэгээд за энэ хүрээд дуусах удаа энэ 50 минут бараг хүчсэн байна. За ямар ч гэсэн ингээд дифференциал ингэж авд юм байна, интеграл ингэж авд юм байна гэд та бүхэн сайн харсан баха. За ингээд энэ одоо хамгийн сүүлийн хичээл болж тарж байна уу? Шин сонирхолтой юм сурвал одоо яг иймэрхүү нэг урт жишээн дээр тайлбарлаад дими юм шиг байна. Жохон богинохон авсаархан тийм жишээн дээр тайлбарлаж үзүүлнэ. За түр баяртай. Зогсоо.